За төрийн албаны зөвлөл ээлж тайлангаа танилцуулж байна. За тайлан би бол бүрэн уншиж танилцсан. За хураангуудаа бас танилцсан. Их чухал бас тодорхой үр дүнгуудыг бидэнд бас хуваалцж чад бол талархалтай байна. Би нэг 3 зүйл тодорхойлж асуух гээд байна. Нэгдүгээрт нь төрийн албан хаагчдын сургалт ажиллах нөхцөл нийгмийн баталгааны хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэсэн ийм бид нар өөрсдөө зохицуултаа хуулийн дээр. Тэгээд тэрийг бол ингээл жил болгон тайлан гарахаар зэрэг цөөн тооны байгууллага ийм хөтөлбөр баталсан байдаг, хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэгжүүлэхдээ бол бас мэдээж хэрэг нөөц хязгаартай учраас хэрэгжүүлж чаддаг үед. Та бүхэн зөвлөмж өгдөг юм байна. Өгж байгаа угаас өгдөг. Энд дээр сая энэ тайлан дотроос уншихад бол ер нь цаашдаа нэгдсэн ийм хөтөлбөртэй байх хэрэгтэй юм болов уу гэсэн ийм зөвлөмж гарсан байна л да. Энд дээр та бүхэн ямар үндслээр ийм байр суурь илэрхийлж байгаа гэдэг нэг ийм асуулт байна. Хоёр дахь зүйл ер нь өнгөрсөн хугацаанд ялангуяа ойрын чинь 5 жил бид нэг ийм бэрхшээл учирсан юм аа. Мэдээлэл технологийн ажилтнуудыг төрийн албанд ялангуяа төрийн захиргааны шинэ албан дээр авах зэрэг их тийм төвхтэй байдал үүсчихсэн. Цалин хөлснөөс шалтгаалаад. Тэгээ одоо байгаа та бүхний бас энэ тайлан дээрээс харахаар зэрэг нэг 728 ажлын байр багш байгаа юм. Тэгсэн тэндээс 150 суул 142 нь бол мэрэгжлийн бус улсууд ажиллаж байна гэдэг. Үндсэндээ 40% нь бол огт мэрэгжлийн бус тэгээд хүн байхгүй гэсэн ийм дүн гарсан байна. Гэтэл бид чинь нөгөө нэг захим засаглаад захим шилжилтийг чухал болгочихсон. Бүхэл төрийн байгууллагууд дээр чинь шилжилт хийгдэж явж байгаа шүү дээ. Монголиотой холбоотойгоор за тэрнээс гадна нэр нь төрийн албыг аль болох авилга хүн сурталаас ангид байлгах энэ зорилгын хүрээнд. Тэр энийг цаашдаа яах ёстой вэ гэдэг дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ? Тэр мэдээлэл технологийн чиглэлийн мэрэгчлэнүүдийг төрийн захиргааны албанд авахтай холбоотойгоор дүүцүүлэх гэдэг ч юм уу эсвэл цалин өсөлттэй холбоотой ямар нэгэн санал байна гэж байна. За 3 дахь зүйл их тодорхой зүйл асууя. Энэ сонгуулийн жилийн дараа бол ер нь томилгооны зөрчилүүд их гардаг. Харьцангуй 2024 онд бол харьцангуй бага гарсан юм байна гэж би энэ зүгээр тоондоос харлаа. Энэ гарахгүй байх ёстой л доо. Хэрвээ ийм зөрчил гарсан байвал энэ дээр төрийн албаны зөвлөл яах вэ гэж байгаа юм. Ах түшмэлийн албан тушаал дээр тээзийн 4 дээр гэж байгаа юм. Энэ бол аймгийн боловсролын газрын даргын албан тушаал дээр л төр орлон гүйцэтгэгчээр нэг үнийг томилсон байна. Тэгээд нэгдүгээрт бол тэр хүн бол төрийн албанд ажиллах ёстой 6 жилийн шалгуураа хангаагүй байна. Дэс түшмэлийн. Хоёрдугаарт бол яг дэс түшмэлийн албанд 3-аас доош жил ажилласан байхаа хангаагүй байна. За ингээд дараагийн хоёр дахь зүйл болохоор зэрэг мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаагүй гэдэг ийм шалгуур хангаагүй. За тусгай шалгуурууд дотроос магистрийн зэрэггүй төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг огт өгөөгүй. Ийм нөхцөлд бол За 3 номерын микрофон. За зөвлөгөө гишүүний асуултанд хариулъя. За би эхний хоёрт нь хариулъя. Манайхан 3-т нь бэлдэж байгаарай. Энэ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөр хуультай уг нь бол засгийн газар яг нэгдсэн журмаар хөтөлбөрөөр батлах хэрэгтэй улсын хэмжээнд. Гэхдээ яг бидний хэн шинжилгээ 2024 онд тэгээд энэ хөтөлбөр засгийн газараас албан ёсоор батлагдаагүй байсан. За тэгвэл батлагдаагүй бол төрийн байгууллагууд дээр батлагдсан хөтөлбөрт нь хэн шинжилгээ үнэлгээ хийж үзээгээд бүх төрийн байгууллагууд руу хандсан боловч манай 44 байгууллага хөтөлбөрийнхаа талаар мэдээлэл ирүүлснээс 35 нь яг өөрийн гэсэн хөтөлбөртэй бусдын зөвөр үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүнээс сургана, хөгжүүлнэ, баталгааг нь хангана гэж заагаад өгсөн. Тэгээ бид нар засгийн газарт бол зөвлөм чиглэлээ өгөхдөө нэгэнт хуультай юм чинь төрийн албаны хуулийн дээр байгаа. Засгийн газар яг энийг нэгдсэн журмаар нь батлах нь зөв юм байна. Тэгжээж бусад төрийн байгууллагууд дэд хөтөлбөрүүдэд батлахгүй бол хэдийгээр төрийн байгууллага хөтөлбөртийн сайшаалтын юм шиг боловч төсөв байхгүй. Төсөв байхгүйгээс болоод энэ хөтөлбөрийн хэрэгжилт бол туйлын хангалттай биш байдаг юм байна гэж үзсэн. Тийм учраас бид нэр зөвлөмж энэ тайлан дээр засгийн газраас энэ төрийн албаны хуулийн дээр 64 дугаар зөвлөлд байгаа нэгдсэн хөтөлбөрөөр батлаач. Энэ хөтөлбөрөөр баталчих юм бол хамтраад энэний хэрэгжилтийн дагуу бид нар ажиллая гэдэг ийм зөвлөмжөө өгөөд явж байгаа. Тэгээ засгийн газрын хэрэглэх газраас энийг батлах судалгааны ажлыг одоо яг өнөөдөр хийгдэж байгаа манай бүсийн зөвлөгөөнүүдээр давхар хийгээ явж байгаа. Тэд нар бүх бүсийн зөвлөгөөнд засгийн газрынхаа оролцож төрийн албан хаагчтайгаа уулзаж тэдний санаа бодлыг сонсоод явж байна. Сангийн яам, гэр бүл хөтөлбөр, нийгмийн хамгааллын яам хамтраад хийж байгаа. Дараагийн нэг асуулт нь энэ цахим сул оронтой үнэхээр байна.
За яагаад хүн идэггүй бэ гэхээр албан тушаалын шаардлага хангахгүй гэж байгаа. Тэгээ засгийн газарт бид нар бас юу гэсэн хүсэл тавьж өг гэхээр мэргэжлийн бус хүн гэдэг нь гишүүнээ нөгөө нэг засгийн газар нэг тэмдэглэл тогтоол гаргасан шүү дээ. Сайн одоо хүнийг аваад ажилуулаа. Тэгээд цалингийн дабл өгөө гэд. За энэ ингээд хэрэгжээ явж исэн чинь засгийн газраас нөгөө үе шаттай төрийн албаагчийн цалинг нэмсэн чинь нөгөө нэг илүү их мундаг цалин гэж хэлсэн 3 сая маань одоо илүү цалин биш болсон. Эннээс болоод нөгөө нэг хуучин ажиллаж исэн төрийн үйлчлэгээнд ажиллаж исэн хүмүүс нь төрийн захиргаал руу орж ирэх гэхээр албан тушаалынхаа шаардлагыг хангадаггүй, хууль заасан шаардлагаа хангадаггүй. Тэгээд нөгөө нэг гэрээгээр ажиллаж исэн өндөр мундаг цалинтай хүмүүс маань өөрсдөө мэргэжлийн бус байх нь айгүй давмгай байсан. Яг нөгөө IT чиглэлдээ маш сайн мэргэжсэн өөр мэргэжлийн хүмүүс маань нөгөө засгийн газрын тогтоолын дагуу байгууллагуудад өндөр цалингаар ажиллаж исэн юм байна. Тэгээ буцаагаад нөгөө эдийгээ тээзэлэгөө оруулъя гэхээр нэгдүгээр мэргэжил нь өөр, хоёрдугаар шаардлага хангахгүй. Тэгээ засгийн газарт юу гэсэн зөвлөмж өгсөн бэ гэхээр одоо энэ 3 саяын өндөр цалингаа нэгдүгээр танад жоох өсөг 5 ч юм уу 6 сая болох боломж байгаа бах. За тэрний дараа бид нэр Болсон. Хариултыг гүйцэж 7 номер. За 7 номер. За та бүхэнд орой минь төргий. Зүлбхэр гишүүний асуусан асуултанд хариулъя. Дурсай эмэгт томилгооны зөрчилтэй байна гэдэг гомдол төрийн албаны зөвлөлд ирсэн байгаа. Бид хянан шалгах үйл ажиллагааг төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр маргаан хянан шалгах комисс байгуулад ажиллаж байгаа. Яг одоогоор бол зөрчилтэй гэж хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр холбогдох нотлох баримтуудыг татаж ирж байгаа. Ингээд татаж ирээд төрийн албаны зөвлөлийн уралдаанаар оруулаад үнэхээр одоо ажилласан жил нь хүрээгүй мэрэгшүүлэх багц сургалтанд хамрагдаагүй байвал хоёр янзын одоо үйл ажиллагааны зохицуултыг нэгдүгээрт нь энэ гаргасан шийдвэрийн тодорхой хугацаанд хүчингү болгоогод хугацаа зааж өгөөд томилох хэрэггүй албан тушаалтанд нь хургуулна. За хоёр дахь нь бол төрийн албаны зөвлөл өөрөө хүчингү болгодог хэрэгтэй. За шууд төрийн албаны зөвлөл хүчингү болгочихё гэхээр зэрэг нөгөө захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулдаг. Тэр үйл ажиллагаа нь томилох хэрэг хүхий албан тушаалтанд нь илүү байдаг учраас маргаан хянших журмаар одоо шийдэж явж байгаа гэсэн үг. Түрүүн гишүүний хэлсэн дуршлаг нь шаардлага хангахгүй мэрэгших сургалтанд хамрагдаагүй дээрээс нь төрийн албаны ерөн тусгай байтугай ерөнхий шалгалт өгөөгүй энэ байдал нь нотлогдоод ирэх юм бол энэ зохих арга хэмжээг авнаа гэж. За баярлалаа.